Сайн байцгаана уу? Өнөөдөр бүгдээрээ математикийн хэрэгжилтийн мянган бодлого бодох сорилтоо эхлүүлцгээе. За эхний бодлого маань болохоор функц бол харгалзааг төслөөрэй. За бид нар юу мэдж явах хэрэгтэй вэ гэхээр ямар харгалзаа функц болдог юм бэ? За тэгвэл одоо бүгдээрээ харгалзаа гэж юу юм бэ гэдгийг жишээгээрээ авч үзье. За биднэрт улс нийслэлгээд хоёр олонлог өгдсөн байгээ. За улс гэдэг олонлог маань Турк, Грек, Канада, Франц гэсэн элементүүдтэй. Харин нийслэл гэдэг олонлог маань Парис, Афин, Анкара, Оттава гэсэн элементүүдтэй. За тэгвэл одоо бүгдээ улсыг нь нийслэл рүү харгалзуулъя. За тэгэх юм бол бүгдээрээ Турк, Анкара, Грек, Афин, Канада, Оттава, Франц, Парис гэж харгалзуулсныг бид нар харгалзаа гэж нэрлэдэг байна. За тэгвэл одоо бүгдээрээ ямар харгалзаа функц болдго юм бэ гэдгийг ярилцгаая. За бүгдээ эхний жишээн дээр болохоор D олонлогийн 1 гэдэг элемент нь F харгалзаагаар E олонлогийн B элемент рүү очдог. За 3 нь D элемент рүү, 4 нь C элемент рүү очдог. Тийм бол энэ харгалзаа маань функц болох уу гэж биднээс асуусан байна. За тэгвэл бүгдээрээ тодорхойлолтоо уншицгаая. D олонлогийн элемент бүрт E олонлогийн цор ганц элементийг харгалзуулдаг F гэсэн харгалзааг D олонлог дээр тодорхойлогдсон E олонлогоос утгаа авдаг функц гэдэг. За тэгэх юм бол бүгдээрээ D олонлогийн 2 гэсэн элемент E олонлогоос элемент харгалзаагүй байна. Тэгэхээр бүгдээрээ энэ харгалзаа бол функц биш байх нэ. За бүгдээрээ дараагийн жишээг авч үзье. За дараагийн жишээн дээр болохоор D олонлогийн 1 гэдэг элементэд F харгалзаагаар E олонлогийн A элементэд очдог. За 2 нь C, 3 нь D рүү, 4 нь C рүү очдог. За тэгэх юм бол бүгдээрээ D олонлогийн элемент бүрт E олонлогоос цор ганц элемент харгалздаг. За тэгэхээр бүгдээрээ энэ бол тодорхойлтыг хангаж байгаа учраас функц мөн байх нэ. За дараагийн харгалзааг авч үзье. D олонлогийн 1 гэдэг элемент бол F харгалзаагаар E олонлогийн A руу очдог байх нэ. За тэгэх юм бол бүгдээрээ энэ дээрээс харах юм бол D олонлогийн 3 гэдэг элементэд E олонлогийн BD гээд 2 элемент харгалзсан байна. E олонлогоос 1 л элемент харгалзах ёстой. Тэгэхээр бүгдээ энэ тодорхойлтыг хангахгүй байгаа учраас энэ харгалзаа бол функц биш байх нэ. За тэгвэл одоо бүгдээ илүү тодорхой өөрсдийн мэдих графика функц болох хэсгийг нь ярилцгаая. За эхний жишээр бидний сайн мэдих шулууны бүгдээ сонгоо авцгаая. За D олонлогийн X гэдэг элементийг X дээр нэмэх 1 гэсэн харгалзаагаар E олонлогийн элемент рүү харгалздаг байгээ. За үүнээс бүгдээ харах юм бол D олонлогийн ялгаатай элемент бүрт нь E олонлогийн ялгаатай элемент харгалзаж байгаа учраас энэхүү харгалзаа бол функц болно гэсэн үг байна. За дараагийнхаар болохоор бүгдээрээ квадрат функц байна. За функц болно. Яагаад вэ гэхээр D олонлогийн 2 хас 2 гэсэн элементэд E олонлогоос 5 гэсэн элемент харгалзаж байгаа. За тэгэхээр энэ бол тодорхойлтыг хангах учраас функц болно гэсэн үг байна. За 3 дугаар жишээ маань y-ийн квадрат тэнцүү x-тэй. За өөрөөр хэлэх юм бол D олонлогийн x гэдэг элемент нь нэмэх хасах язгуурын дээр x гэсэн харгалзаагаар E олонлогийн элемент рүү харгалздаг байгээ. Өөрөөр хэлэх юм бол D олонлогийн 9 гэдэг элемент нь бол E олонлогийн 3 хасах 3 гэсэн элемент рүү харгалздаг. Энэ харгалзаа бол функц болохгүй. Яагаад вэ гэхээр функцийн тодорхойлтыг зөрчинө. Тийм учраас энэ функц биш байх нэ. За тэгвэл одоо бүгдээрээ дэвшүүлсэн бодлогоо бодцгоё. За функц болох харгалзааг дурслая. За жишээ нь бол биднэрт 1 гэдэг элементийг B рүү, 2-ыг A руу, 3-ыг C рүү харгалзуулах харгалзаа бол биднийхэр функц болно. Гэх мэтлэн бүгдээрээ маш олон харгалзааг дурсалж чадна гэсэн үг байна. За илүү цаашаа судлахыг хүсэх юм бол бүгдээрээ morphing буюу харгалзаа гэдэг үгийг хайгаад судлаарай. Анхаарал хандуулсанд баярлалаа.